Сайн байцгаана уу guys. За та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За ингээд ойрд бичлэгээр уулзаагүй маш сайхан байна. За ингээд өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ Унгарт ирэхээс өмнө заавал мэдэх ёстой зүйлийн талаар мөн Унгарын талаар ерөнхийдөө бол багасгах мэдээлэл өгье гэсэн юм аа. Өнөөдрийн бичлэгээр бол за ингээд шууд бичлэг рүү орцгоё. За Унгар улс маань Европын холбооны улс. За Европын холбооны шингээний улс. 7 улстай хэлцэлгээ оршдог. За түүний нэг нь бол одоо Румын улс байна, Серб, Хорват, Словен, Австри мөн Украин гэх 7 улстай хэлцэлгээ оршдог. Газар нутгийнхаа хэмжээгээр Европын 44 улсаас 17-д ордог. Унгар улс маань нийтдээ 9.7 сая хүн амтай. Үүнээс 98.3% нь бол яг Унгар үндэстнүүд, Унгар хүмүүс эзэлдэг. За ингээд дараагийн бүлэгт маань болохоор монголчууд ямар төрлийн визээр Унгарт идэв гэх талаар бичлэг ярилцгаая. За Унгар улс маань бол монголчууд маань 3 төрлийн визээр ирдэг байгаа. Эхнийх нь бол мэдээж оюутны виз буюу сурах виз, хоёрдугаарх нь ажлын виз, гуравдугаарх нь аялын виз. За би бол Унгар улсад сурдаг оюутан хүн байгаа. За тэгээд Унгар улс маань жил бүр 11 сараас 1 сарын хооронд жил бүр 11 сараас 1 сарын хооронд тэтгэлийн хөтөлбөр зарладаг байгаа. За тэгээд энэ тэтгэлийн хөтөлбөрөөр болохоор сургалтын төлбөр 100% багтсан, мөн сар бүрийн стипенд, мөн оюутны байр ордог 100% тэтгэлийн хөтөлбөр байгаа. За тэгээд энэ тэтгэлийн хөтөлбөрт бүртгүүлэх линкийн доор холбоосоор оруулчихъя. За оюутан маань 7 хоногт 30 цаг ажил хийх боломжтой. Зөөгч угаагч мөн мэдээж хоол үргэлтийн ажил хийх боломжтой. За хоёрдугаар төрлийн виз маань болохоор ажлын виз. Монголчууд бол дийлийнх нь ажлын визээр ирж байгаа. За гуравдугаарх нь болохоор мэдээж аялын виз. Энэ 3 төрлийн визээр монголчууд Унгарт ирдэг билээ. За ажлын визийн талаар. За Унгарт монголчууд маань бол маш олон төрлийн ажил хийдэг. За жишээ нь барилгын салбарт Солонгосын Samsung-ийн үйлдвэр, SK гэх зэрэг үйлдвэрүүд бол маш их баригдаж байгаа. Тэгээд эдгээр үйлдвэрүүд монголчууд бол маш ихээр ажилтдаг. За эдгээр үйлдвэрүүд нь болохоор цахилгаан машины батарей хийдэг үйлдвэрүүд байгаа. Мөн монголчууд маань оёдлын үйлдвэр ихээр ирж ажилтдаг. Оёдлын үйлдвэр, пиццаны газар, за мөн машины үйлдвэр, мөн дээр дүртсэнчлэн нөгөө батарейны үйлдвэр төс мөн ихээр ажилтдаг. За тэгээд ер нь бол энэ жилээс бол визний өөрчлөлтүүд бол Унгараас маш ихээр гарсан байгаа. 2024 оноос хойш ер нь гэр бүл нийтгэлийн виз гэж байх байгаа. Та одоо 2024 оноос хойш ирээд эхнэр бол нөхрөө урах уу гэхээр энэ бол боломжгүй болсон. Гэр бүл нийтгэлийн виз боломжгүй болсон. Гэхдээ энэ виз бол маш шүүмжлэлтэй байгаа. Энийг ер нь бол өөрчлөлт гэж найдаж байгаа. Та 2023 оноос өмнө ирсэн Унгар улсад ирсэн бол эхнэр болон хүүхдээ өөрөх боломжтой. Оюутны визээр ирсэн бай, ажлын визээр ирсэн бай. 2024 оноос өмнө буюу 2023 он, 2022 онд ирсэн бол эхнэр хүүхдээ бол өөрөх бүрэн боломжтой. За мэдээч дараагийн ярих зүйл маань Унгар улсын цаг агаар. Энэ ямар хөө цаг агаартай газар вэ? Хүүтэн ус суу байна одоо. Үйл болд юм уу? Эсвэл одоо энэ амар дулаахан газар уу гэж аяах санаа зовлох зүйл байхгүй. Би мэдээж одоо та бүхэнд сайхан тайлбарлаад өгье. За мэдээж Унгар улс маань бол 4 улирлын цаг агаартай улс байгаа. За ер нь бол Карпатын нам доор хэсэгт оршдог болохоор ерөнхийдөө бол дулаахан, Австриас бол мэдээж дулаахан. За зуны дундаж температур нь 23-аас 30 градус хүрнэ. Өвлийнх нь мэдээж тийм хүйтэн бол биш, хасах 3-аас хасах 7 градусын бол хүйтэнтэй байдаг. За тэгээд зундаа бол ер нь ойрдоо бол маш халж байгаа 30-35 градус зэрэг ер бол нэлээд халж байгаа. Тийм болохоор та бүхэнд зөвлөхөд бол ер нь бол Унгар төртөө бол нэг их хувцас авцаад ер нь хэрэггүй. Ер нь бол өвлийн үйлрэл бол жоохон жиндүү үед тийм болохоор одоо ноосон оймс, миний ноосон оймс эсхий тавж маавч байгаа болно. Тэгээд дээгүүр өмсөхнийг ээжийн өвлийн күрд байхад ер нь болно доо. Эсвэл авчрахгүй ч гэсэн үйл бол тийм ч юм хүүтэн биш гэхдээ бол жоохон жиндүү дүү. Тийм болохоор ачаагаа ер нь бодох юм бол ер нь бол хөнгөн ачаатай баг саг хувцастай ирсэн дээр гэж зөвлөхөр байна. За тэгээд мэдээж гадаад улс руу ирж байгаа юм чинь им
одоо толгой хөдлөлтийн гизний мөн баг антибиотик авчирч болно. Яг бол энэ чинь антибиотикийг эмчийн зөвшөөрлөөр эмчийн заавараар бичгээр өгдөг байхаа. Энэс хот тийм болохоор ер нь бол антибиотик бага хэмжээгээр авчирч болно. Тэг мэдээч үндсийн брэнд зүв арцны ундаа за тэгэл шоколад зэргийг бол өөрийнхөө хүссэн дээр авах боломжтой. Мөн энэ чинь Унгарт нөгөө цахилгааны ишнүүр нь дээр биш юм 2 залгууртай ишнүүртэй байдаг. Тийм байхад та бүхэн цаглаалагч арзетик авчруул бас ер нь бол хэрэгтэй юм байл шүү. Миний бодсноор бол арзетик авчрах хэрэгтэй юм байлээ. За тиймэрхүү. За их төрхийг урьдчилаа. За дараагийн маань сэдв бол Унгар улсын цалин. Унгарт одоо хэр их хүмүүс мөнгө олоод энэ Унгарт хүмүүс ирэх олдог бай гэдэг талаар ер нь бол тийм өндөр цалинтай биш. Тийм багц цалинтай биш. Ер нь бол дундаж. Гэхдээ Европтой бол нэлээд багт орж байгаа. Яг үнийг хэлгээд бол Унгар улс бол цалингийнхаа хэмжээгээр бол нэлээд доогуурт Европт орж байгаа. Сүүлээсээ хоёрт ер нь нэлээд доогуур орж байгаа. Гэхдээ бол бүх зүйл мэдээж сайжрын дээшлэн нахиж дэвшнэ гэж найдаж байгаа. Тийм ээ. За цалингийн хэмжээг шууд ерөнхийдөө бол бүгдээ задаргаагаар авч үзцгээе. За Унгар улсын дунд цалин 2024 оны байдлаар өссөн байдлаар үндсэн цалин бол 636,700 форинт буюу 6.3 сая төгрөг. За тэгээ энэчнээс хувь хүнээс бол 33.5% татвар авдаг. Тэгэхээр татвараа төлөөд нэг сарын гар дээр ирэх цэвэр дундаж цалин шүү. Дундаж цалин 438,400 форинт. Энэ ойролцоогоор 4,300,000 төгрөг. Гэхдээ та бүхэн маань дундаж цалин гэдгээ яг юу гэдгийг ойлгох хэрэгтэй. Дундаж цалин бол одоо 10 сая төгрөг авж байгаа хүн, 1 сая төгрөг авж байгаа хүн бүх хүн ажил хийж байгаа бүх мэргэжлийн хүмүүс нийлүүлээд дундчлагдсан цалин болохоос бүх хүмүүс яг энэ 438,400 форинтыг авна гэсэн үг бол биш шүү. Тийм болохоор дундаж цалин гэдэг зүйлийг маш анхааралтай авч ойлгох хэрэгтэй. За тэгээ Унгарт түрүү хэлсэнчлэн татвар бол маш өндөр 33.5% бол сарын цалин дээр сууддаг. Тэгэхээр та бол ер нь бол таны цалин 100% гэж үзэхэд 33.5% нь ингээд 100%-аас асаглаа. Тэгээд 66.5% нь та ер нь гар дээр авна гэсэн үг. За мэдээж тэгээд та бүхэн татварынхаа буцаан олголтыг бол авах боломжтой. За мөн Унгар улсын хамгийн бага цалин одоо 2024 оны байдлаар хэдэн форинт ба хэдэн төгрөг вэ Монгол гэвэл за 2024 оны байдлаар 272,293,000 форинт буюу 2.7 сая төгрөг сарда Унгарт хамгийн бага цалин 2.7 сая төгрөг юм авдсан байна гэж ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө бол за дараагийн маань сэдв маань болохоор бүгдөө эрүүл мэндийн асуудлаар ярих гэж байна. За эрүүл мэнд. За одоо Унгарт ирээд өвдчүүл яах вэ? Ямар имлэгээр явах вэ? Яах вэ гэсэн асуулт бол байдаг. За тэгэхээр Унгарт ирж байгаа хүн болгон бол даатгал эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн карта авдаг. За оюутнууд бол тай карт буюу тай карт өгдөг. Сургуулиас нь ингээд бичиг бөглөөд ер нь бол цаанаас бүх төлбөр мөлөний сургууль цаанаас аж болохоор оюутнууд цаан зовлтгоо бүх юм бөглөөл тай карт авчна. Ажил хийж байгаа хүмүүс бол мэдээж та бүхэн маань ижээ ирээд хаягийн карттай авах хэрэгтэй. Хаягтай тодорхой хаягтай авах хэрэгтэй. За тэгээд тэр хаягаа авчаад ягаан үнэлэх гэж авдаг ягаан карт. Энд чинь оршин суух карт, оршин суугаа аваад ерөнхийдөө бол тай карт маань оршин суух карттай чинь адилхан ойролцоо хугацаатай байна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн оршин суух карт, ягаан карт авчих юм бол эрүүл мэндийн тай карт авна. За тэгээд тай карттай тохиолдолд та бүх улсын имлэгээр бол үнгүй үзүүлнэ, эмчилүүлнэ. Тэгээд ер нь бол нэлээд хөнгөлөлттэй. За тэгээд би бол имлэгээр хэдэн удаа өөрчлөж ирсэн. Ер нь бол Унгарын улсын имлүүд бол ер нь манайхтай ойролцоо ер нь дажгүй. Харилцаа зам бол дажгүй. Хаяад жоохон хэлний бэрхшээл гардаг. Яг бол ихэнх эмчнэр нь бол англиар сайн ярьдаг, унгараар ярьдаг. Тэгэхээр ер нь бол жоохон асуудалтай. Гэхдээ бол англиар бас мерсээр ярьдаг эмчнэр бол юм байдаг. Улсын имлүүд бол ер нь бол үйлчлэгээ бол дайжгүй. Хувийн имлүүд нь мэдээж маш үнэтэй. Тэгээ мөн тай карт үйлчлэхгүй. Тэгэхээр та бүхэн маань тай картаа Унгарт ирэнгүүтээ захиалж аваарай. Ер нь бол оюутнууд бол 3 сарын дотор би бол 3 сарын дотор тай карт авчихсан. За дараагийн сэдв маань болохоор мэдээж байрны түрээс байр. За энэ маань яах вэ гэхээр за Унгарт бол мэдээж бол нийслэл Будапешт хоттой бол төв рүү бол байр мэдээж үнэтэй. Мөн дуу чимээ шууган ихтэй. Харин захраг бол хямдхан.
За тэгээд Унгар улсад маш олон төрлийн байрууд байдаг. Жишээлбэл одоо нэг байрны одоо ингээд 3 байр лэхэд өрөө болгонд нь хүмүүс ингээд түрээслээд амьдарч болдог. Одоо ингээд янз бүрийн танихгүй хүмүүс нэг өрөөг нь одоо 2 хос авцсан байлаа гэхэд нөгөө өрөөг нь ингээд ганц бие хүн авцсан ч юм уу. Тэгээд ингээд sharing apartment гэж явдаг. Дотроо ганц нойлтой, ганц одоо галтгоотой. Гэхдээ өрөөнүүд нь бол тусцтай өөр хүмүүс амьдардаг. Тэр байр бол хямдхан байдаг. Ер нь бол 110,000 форинт хавцаагаас эхэлдэг. Дараагийн байрны төр нь болохоор студио апартмент гэдэг. Би одоо зургийг ингээ оруулчих дээр энэ яадаг гэхээр нэг юм өрөөнд одоо нойлон дотроо унтлагын тустай өрөө гэж аахгүй. Унтлагын одоо унтдаг хэсэг, орны хэсгийг нь бол таазанд хананд бэхэлдэг. Тэгээд тустай шатаар ингээ дэшээ гардаг таазанд. Яг бол Унгар Европын байрны төр нь тааз өндөртэй болохоор студио апартментууд эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Тэгээд энэ нь бол үнэнчсэнд ажгүй байдаг. Ер нь бол нэг сая 200,000, сая 100,000, 110,000 форинт, 100,000 форинт бол сарын студио апартментээр зах дуу хэсэг рүү олно. Гэхдээ төв рүү бол студио апартмент буюу тэр байрууд бол студионууд бол жоох үнэтэй байгаа. За байрны талаар ингээ ярьчлаа. За дараагийн маань сэдв бол мэдээж хоол хүнсний талаар. За би Унгарт 100,000 төгрөөр хэрэг хүнс авах гэсэн бичлэг бол хийсэн байгаа. Та бүхэн линкээр орж шалгаж болно. За тэгээд ерөнхийдөө бол үхрийн мах бол маш үнэтэй байдаг. За бус ногоо гурил зэрэг бол ер нь бол бараг хөдөлцөнд Монголд ойролцоо. Гэхдээ араа жоох үнэтэй байж магадгүй. Ер нь гурил бол манай Монголоос бол хямдхан билээ. Сүүм бол Монголоос хямдхан байсан. За тэгээд Facebook групп дээр үхэр бол хоньны мах заримдаа монголчууд маань ингэж бөөндж 5-10 кг-аар зардаг. Бөөнд зардаг. Тинчээ бол хямдхан болдог. Тэгэхээр бол тэнцээс та бүхэн маань бас маха боломжтой. Тэг хүнсний бол эрүүл аюулгүй байдал бол маш өндөр хангагдсан. Ер нь бол эрүүл шин жимсгэн хүнсний ногоо бол маш сайхан илбэг байдаг. За дараагийн сэдв маань болохоор ерөөхдөө бүгдээр нийслэл хоттой ярьсангүй. Унгар улсын нийслэл Будапешт хот. Будапешт. За яагаад Будапешт гэж нэрлсэн бэ гэхээр Унгар улс нийслэл Будапешт хотоор маань Дунаа мөрөн урсдаг байгаа. Маш сайхан урт мөрөн байгаа. За энэ мөрөн маань бол одоо Герман, Австри, Словак, Унгар, Хорват, Серб, Булгар, Румын, Молдов, Украин зэрэг улсуудаар дайран өнгөртөө маш урт мөрөн байгаа. За тэгээд энэ мөрний маань хоёр талд нь одоо Будапешт хот маань тогтсон байгаа. За тэгээд Будапешт гэж нэрлэлсэн. Тэгээд Будапешт хотод маань 1.7 сая хүн ерөнхийдөө бол амьдардаг. Тэгээд маш үзэсгэлэнтэй архитектурын гайхамшигт бүтээлүүдтэй ер нь бол маш үзэсгэлэнтэй хот байгаа. За гэхдээ нийслэл Будапешт хотоос гадна Унгарт бол томоохон хотууд байгаа. Мөн олон монголчууд бол тэр хотуудад ажиллаж амьдардаг. Тэгэхээр нэг маань хоёр дахь том хот Дебрецен хот маань байна. Жанснор багш маань байна. Хайд багш маань байна. Зангад багш маань байна. Печ хот, Сегед, Мискоч, Дюр гэх зэрэг хотууд байгаа. Одоо ихэвчлэн бол Дебрецен хотод маш олон монголчууд маань амьдарч байгаа бас. За дараагийн баримт нь бол Унгар улсын мөнгөн тэмдэгт. Унгар гэдэг бас өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй юу эсвэл еврогоор байдаг уу? Мэдээж Унгар улс маань өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй форинт гэсэн мөнгөн тэмдэгттэй байгаа. За тэгээд мөнгөн тэмдэгтүүд нь бүгдээрээ 10-ийн тоолын системийн тоонуудаас бүрддэг. Өнөөдрийн байдлаар 1 форинт хэдэн төгрөгтэй Монгол төгрөгтэй тэнцвэ гэхээр 1 форинт 926 төгрөгтэй тэнцэж байна. Харин 1 евро хэдэн форинттэй тэнцэж байна гэхээр өнөөдрийн ханшаар 395 форинт 1 евротой тэнцэж байна. Та тэгэхээр 1 евро авахын тулд 395 форинт өгж 1 евро авах нэ. За дараагийн маань сэдв маань амьдрах орчин. За Унгар улс маань амьдрахад хэр юм бэ? За мэдээж бол Шенгений улс, Европын холбооны улс, Унгар улс маань бол амьдрахад бол маш таатай. За дугуйн зам, гүйлтийн зам, за тэгээд тасал хөдөлгөөн хийх талбайгаар бол маш илбэг хангагдсан. За тэгээд маш эрүүл аюулгүй орчинтой, нам гүм, ногоон байгууламж их. За тийм болохоор бол маш амьдрахад таатай, аюулгүй. Мөн ерөнхийдөө бол энэ жил 2024 оны судалгаагаар Унгар улс бол оюутанд ээлтэй маш нам гүн шилдэг хотоор бол Будапешт хот маань Унгар улс маань шалгарсан байгаа. За дараагийн маань сэдв Унгар улсын нийтийн тээвэр. За нийтийн тээврийн хувьд бол Унгар улс трам, метро,
24 цагийн автобус, такси, дугуй, цахилгаан скутер гэх мэт маш олон төрлийн сонголттой. За тэгээ ер нь бол Унгар улсны нэг давуу тал нь гэвэл ер нь бол 24 цаг ер нь нийтийн тээвэр үйлчилдэг. Шөнө одоо метро, трам зогслооч шөнийн автобусууд бол үйлчилдэг. За тэгээд Европын холбооны улс дотроо нийтийн тээвэр нь хүрэлцээ хүртээ хэмжээрээ бол маш дээгүүрт ордог. Тийм дажгүй нийтийн тээвэртэй улс байгаа. За тэгээд ер нь өнөөдрийн мэдлэгээр энэ хүү өндөрлж байна. За тэгээд та бүхэн маань мэдээж бичлэгийн талаар санал хүсэлтэй бол комент хэсэгт үлдээгээрэй. Асуух зүйл байвал та бүхэн комент хэсгээр асууж болно.